Сайн байцгаана уу? Мэлхийн ордонд төрсэн элэг нэг тахан дүүстэй энэ өдрийн мэндийг дэвшүүлээ. Тэгэхээр би амлсан ёсороо 4-р сар гараад 2020 оны ордуудын талаар мэдээлэл оруулна гэж ярьж байсан. Тэгээд түүний дагуу оруулж байна. За юуны түрүүнд 2020 оны мэлхийн ордны зурхаа авсан нийт одоо орон зурхаа сонирхчтой баялсан залгснаа илэрхийлсэн. Ингээ авч амжаагуунууд нь бол одоо подкаст маягаар сонсох боломжтой болж байна. За өөрийгөө довчхон танилцуулахад намайг Дорж Хотын Жавхлан гэдэг 2010 оноос хойш одоо орон зурхаан талаар судалгаа шинжилгээ хийгээд явж байна. 2016 оны болон 2017 оны сонгуулийн үр дүнг цаг хугацаанд өмнө зөв түмэн олондоо хүргэж байсан. Ингээ 3 дахь шалгуур бол 2020 оны сонгуулийн үр дүнг өөрийн судалгаа шинжилгээгээ шинэ жилийн өмнө хэвлэлийнхэнд өгсөн байж байгаа. За өөрөөгөө товчхон танилцуулахад нэг юм байна. Ингээд олон зүйл нуршилгүй гол ярианд орцгоё. Тэгэхээр 2020 оны мэлхийн ордонд төрсэн хүмүүстээр ямар сэдв илүү их гарч ирэх вэ? Түүнтэй хэрхэн яаж зохицох вэ? Зэрэг талаар бүгдээрээ ингээд дэлгэрэнгүй ярилцаа явъя. За одоо орон зурхаанд 12 орд гэж байдаг шиг 12 гэр гэж байдаг. Тэгэхээр гэр гэж одоо юу хэлдэм бэ гэхээр 12 гэр гэдэг маань бол гэр болгон хүний амьдралын нэг хэсгийг удирддаг. Жишээ нь мөнгө санхүүгийн гэр, хайр дурлалын гэр, зугаад сэнглийн гэр, үр хөвгтийн гэр, одоо албан тушаалын гэр, холын аяллаа гэр, найз нөхдийн гэр, эрүүл мэндийн гэр, мөнгө санхүүгийн гэр гэдэг ч юм уу. Ингээд 12 гэр байдаг байна. Тэгээ аль гэр дээр нь нар сарны одоо хэртэлтүүд явагдана. Тэр тухайн гэр, тухайн жил илүү их яригдана гэсэн үг юм. Тэгэхээр нийт 12 гэр бол тэр 12-оос 3 гэр ялангуяа мэлхийн орднууд илүү их одоо яригдах юм. Тэр нь одоо ямар гэрүүд юм бэ гэхээр эхнэр нөхөр, хорим найртай холбоотой гэр, одоо бүхэл талын түншлэл, гэрээ хилцээр гэдэг юм уу. Ялангуяа тийм өөрийнх нь гэдэг юм уу, эсвэл хин нэгнтэй холбоотой тийм эрүүл хорим найр, тийм эхнэр нөхөртэй холбоотой сэдв амьдрал дээр одоо энэ жил их гарч ирнэ гэсэн үг юм. Мөн бас 2 дугаарт 2 жил дараалаад өөрсдийнх нь одоо 1-р гэр дээр хэртэлтүүд явагдаж байгаа. Тэгэхээр ер нь бол 2 жил дараалаа 1-р гэр дээр хэртэлт явагдана гэдэг бол суур гэрэн дээр тэр гадаад үзүмж, хувцлалт, одоо гол сайхан тэр гадаад үзүмжин дээр нь хүмүүс өөрийнх нь тэр фундамент суурин дээр нь хэртэлт явагдана бол тухайн маш их хэмжээгээр өөрчлөгддөг одоо гэсэн үг юм. Яг л 1-р гэрэн дээр хэртэлт явуулж байгаа тэр суурин дээр нь хэртэлт явагдаад байна гэсэн үг юм. Хорвоо ертөнцөөр өөрөө харж үзэх ч гэдэм үү. Ер нь арай нэг өөр байх их тийм өөр хүмүүс гарч ирэх ч гэдэм үү. Тийм 1-р гэр хэртэлт байх нь. Мөн бас 3 дугаар сүүлийнх нь тэр яригдах сэдв бол тэр хэн нэгний эрүүл мэндтэй холбоотой сэдв, амьтантай холбоотой сэдв, мөн өдөр тутмын ажлын хамт олон тэр хамт олонтой холбоотой, зуршилтай холбоотой, эрүүл мэндтэй холбоотой тэр гэр бас яригдах нь. Тэгэхээр энэ түрүүний ярьсан 3 гэр бол тэр 12 гэр болгоноос бусдыгаа бол хамаагүй илүү яригдах тийм гэрүүд юм. За тэгэхээр задлаад ярих юм бол ер нь бол 2020 он тэр чигтээ тэр та бүхний өөдөөс харсан гэр итгэвчтэй байх юм. Тэгэхээр тэр өөдөөс харсан гэр бол бүхэл талын түншлэл байдаг, нөхөрлөл байдаг, партнерууд байдаг, гэрээ хэлцээр байдаг. Ялангуяа өөдөөс харсан гэр бол эхнэр нөхрийн гэр гэж үздэг. Тэгээ хорим найртай холбоотой гэр.
Тэгэхээр энэ үеэр одоо ялангуяа ганц бие хүмүүс байх юм бол хавь өөрийнх нь одоо хүнтэй суугаач гэдэг юм уу, хэнийг нэг танилцуулдаг ч байд юм уу, эсвэл тухайн хүн өөрөө бас ер нь нэг одоо хэнийгэнтэй одоо энэ яг хайр дурлалын одоо төр зургийн гэхээс илүүтэйгээр тийм удаан хугацаагаар байх одоо эхнэр нөхөртэй холбоотой гэр байхгүй. Тэгэхээр тийм удаан хугацаагаар ер нь хүнтэй сууж барьж гэдэг юм уу, ялангуяа залуу хүмүүс бол хүнтэй суусан одоо хүмүүс одоо эхнэр нөхрүүд байлаа гэж бодоход бол нэг бол хавь орийн хүмүүсийн эхнэр нөхөртэй холбоотой сэдв гарах хүүхдүүдийнх нь байд юм уу, эсвэл тийм эхнэр нөхөртэй холбоотой 20 найртай холбоотой сэдв энэ жил нэлээ одоо яригдах нь байна. Хэрвээ одоо эхнэр нөхрүүд байлаа гэж бодоход бас тэнд хэртэлтүүд нар сарны тийм хэртэлтүүд байгаа болохоор тэнд бас одоо эрүүл харилцаатай бол одоо хоорондоо их улам сайн болох бас эрүүл бус харилцаатай бол бас тийм салгаж нийлгэх тийм хэртэлтүүд тийм бас янз бүрээр тэр бусад гариглуу яаж харснаас болж шалтгаалдаг. Тэгэхээр тийм эхнэр нөхрүүд гэр бүлтэй хүмүүстэй бас нэг тийм одоо шалгал шүлэг гэдэг юм уу, тиймэрхүү зүйл орж ирэх нь байна. Зүгээр ганц бие хүмүүс бол энд бол тэр хүнтэй суух одоо мэдрэмж илүү төрөх, хэнийгэнтэй сурж барих, одоо суух, гэр бүл болох гэдэг юм уу тийм зүйлүүд яригдах нь байна. Тэгээ ялангуяа одоо өөдөөс нь харсан тэр гэр дээр тэр үүлийн үрийн гэдэг тэр өнгөрсөн одоо цагийг удирдаг санчир гариг байна. Санчир гариг бол хөвчлэн бол тийм насны зөрөөтэй хүмүүс байж байгаа. Тийм 5 наснаас дээшийг ах юм уу, эсвэл 5 наснаас доошоо дүү гэдэг юм уу. Тийм насны зөрөөтэй хүмүүс амьдрал дээр гарч ирэх. Мөн бас тэр дэлхийн он гариг явж байгаа. Тийм дэлхийн он гариг бол их тийм нууцлагдмал гариг шүү дээ. Тэгэхээр тийм нууцлагдмал гариг тэнд явж байгаа тохиолдолд тийм нууцлагдмал дүү хүн өдр гарч ирэх. Тэрнээс гадна бас бархас бас нэг жил жингээ явж байгаа. Тэгэхээр гурван бүгэлтэн тийм гурван гариг 3 удааны хөдөлтэй гаригуд явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ямар ч тэр өөдөөс харсан гэр маш идэвхжэлтэй байна гэсэн үг. Бархасууд байна гэдэг бол бархас бод бол одоо тэр дээд мэдлэг боловсролтой холбоотой гариг шүү дээ. Тэгэхээр тэр суур хойтлынхын тэр мэдлэг боловсрол төр нь өөр хүмүүс гарч ирэх. Өөрөөс нь мэдлэг боловсролын хувьд өөр хүмүүс байх. Одоо англи хэлээр бол тэр background гэдэг тэр тухайн хүний туулсан амьдрал нь гэдэг юм уу, нэлийн тийм өөр хүмүүс гарч ирэх тийм байдаг. Тэгээ энэ бол би хэллээ, ганц бие хүмүүст бол өөрөөсөө нь гарч ирэх эхнэр нөхөртэй хүмүүстэй ч гэсэн гарч ирэх бас боломжтой гэсэн үг шүү дээ. Гэхдээ яг хүнтэй суулсан хүмүүс байлаа гэж бодоход тэр тухайн хүмүүсийн хавь ойрын найз нөхөд гэр бүлтэнд болж байгаа хүмүүсээр дамжигдаж тэр эрчим хүч бас гарч ирж болно шүү дээ. Одоо жишээ нь охиных нь нөхөр ч юм уу, хүүгийнх нь нөхөр, одоо өөр тэр найз нөхдийнх нь нөхөр гэдэг юм уу, тийм эхнэр нөхөртэй холбоотой сэдв илүү яригдах нь байна. Тэгээд зүгээр ингээд бас ингээ харахад тэр 70 он гариг тэр Тэнгэрийн ван хоёрын тэр үйлчлүүд хоорондоо нэлээд идэвхжэлтэй байгаа тохиолдолд ялангуяа тэр Тэнгэрийн ван ингээд бүхэлдэн эдрийн уялдааг ингээ харахад тэр тухайн хүмүүсээс нэлээд тийм одоо өөр хүмүүс гарч ирэх гэдэг юм уу. Ялангуяа Тэнгэрийн ван талын одоо байлгаж тод тийм хиламат цоолсон шивэстэй ч гэдэг юм уу, тийм хуантанда сууд одоо тийм чөлөөтэй одоо юу гэдэг. Тэгэхээр тийм өөр хүмүүс, тийм өөр бай одоо тийм хойдлын тийм суурин тийм өөр хүмүүс одоо амьдрал дээр одоо гарч ирэх тийм зүйлүүд байж байгаа. Тэгээд зүгээр нэг сонин зүйл гэх юм бол бас нэг тийм хувь заяаны гэдэг юм уу, тийм санчир гариг явж байгаа хамгийн гол нь. Тэгээд санчир гариг чинь өөрөө л өнгөрсөн одоо цагтаас холбоотой гариг юм байгаа. Тэгэхээр тухайн хүн бас тийм ялангуяа ганц бие хүмүүс бол нэг тийм хорим найртай эхнэр нөхөртэй холбоотой сэдв байх нь байна.
За энэ зүгээр бас одоо зүгээр ердийн одоо гэр бүлтэй хүмүүст бол эн чинь бас зүгээр бүхэл талын түншлээ шүү дээ. Нөгөө талаасаа мөн бас гэрээ хэлцээртэй холбоотой тийм гэр байдаг. За тэгээд ер нь бол 2020 оныг ингээд эхний хагасыг аваад үзэхэд бол өөдөөс нарсан гэр бол итгэвчлэлтэй угаасаа байж өнгөрсөн жил ч гэсэн итгэвчлэлтэй байсан. Яагаад гэвэл өнгөрсөн жил ч гэсэн хүмүүс өөдөөс нарсан гэр дээр нар сарны хэрэлт байсан. Гэхдээ өнгөрсөн жил бол бархасууд байгаагүй. Гэхдээ санчир дэлхийн ван 2 бол байж исэн. Тэгэхээр 2 жил дараалал тэр өөдөөс нарс эхнэр нөхрийн гэр яригдаад байгаа гэсэн үг юм. За мөн бас өөрийнх нь гэр дээр бас нар сарны хэрэлт явагдаж байгаа. Тэгэхээр өөрийнх нь гэр дээр нар сарны хэрэлт явагдана гэдэг маань яг юу гэсэн үг юм бэ гэхээр тухайн хүний ялангуяа гадаад үзмжтэй нэг холбоотой байдیں۔ Тэгээд тэр хувцлалт нэг бол гоо сайхантай холбоотой одоо үсээ тайруулах, нэг бол ургуулах, өөр стилээр хувцалж эхлэх гэдэг юм уу. Суурин дээр нь өөрчлөлт хийнэ гэдэг бол мэдээж би түр ярьжсэн тэр өөдөөс нарсан гэр тэр ингээд хажуудлаас нь тэр тэнгэрийн ван уу хилдээд ороод ирэхээр тийм өөр хүмүүс гарч ирээд юмэг зүгээр тийм өөрөөр харах тэр боломжийг одоо сансар охторгоо 2 жил дараалаад одоо өгж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр өөрийнх нь гэр дээр нэлээд эрсдэлтэй байна. Тэгээ энэ үед дээр тухайн хүн ер нь мэлхийн ордны хүмүүс маань сонсож байгаа бол тухайн өөрийгөө олж мэдэх гэсэн, өөрийгөө таньж мэдэх гэсэн би ер нь хэн бэлээ гэдэг юм уу. Яг өөрийнхөө талаар одоо ном олж амж унших ч гэдэг юм уу. Тийм өөр төр анхаарсан бас нэг тийм байх юм. Мэдээж бас бусд хүмүүс гэдэг өөдөөс нарсан гэр байхаас гадна хүмүүс өөр төр нь өөрч шинжилт явагдсан үзэл бодлын хувьд гэдэг юм уу. Ер нь зүгээр ингээд тухайн хүн ялангуяа зүгээр ерөнхий талаас нь аваад үзэхэд бол 2 жил дараалаад нэгдүгээр гэр дээр гэдэг бол тухайн хүмүүс зүгээр дараа нь ингээд олон жилийн дараа харахад би тэр үед зүгээр их нэлээд тийм өөрчлөгдсөн гэдэг юм их тийм өөр хүмүүс миний амьдралд гарч ирсэн байна ч гэдэг юм уу. Тийм их тийм өөрчлөгдсөн, шинжил өөрчлөл явагдсан тийм жил байгаа юм. За жилийн сүүлийнх рүү ороод явах юм бол тэр 6 сарын 5-нд та бүгд эрүүл мэнд ажлын хамт олон тэр ажлын хамт олонтой холбоотой эрүүл мэндтэй холбоотой заавч өвдөн гэсэн үг юм биш зүгээр эрүүл мэнд яригдсан спорт эрүүл мэнд гүйж харах жин хасахад өөр юу гэдэг тийм зүйлүүд яригдчих болох юм. Мөн бас тэр чинь бас зуршлын гэр шүү дээ. Тэгэхээр бас өөрийн зуршил болон хин нэгний зуршилтай холбоотой зүйлүүд гарч ирэх тийм зүйлс байгаа. За тийм байна. За тэгж жагаад буцаад бас тэр 6 сарын 21-нд дахиад бас өөрийнх нь 1-р гэр дээр нар хэртгэе. Тэгэхээр нар бол 6 сар ч хүчтэй тэгж явж явдаг. Сар бол 3 сар байдаг. Тэгэхээр 6 сарын 21-нд нарны хэртэлт бол бүхэл бүтэн одоо 12 сар хүртэл итгэвчлэлтэй авна гэсэн үг юм. Дахиад өөрийнх нь 1-р гэр дээр гэсэн үг. Тэгээд наадмын өмнө нэг 7 сарын 5-нд байсан санагч нь тэр өөдөөс нарсан эхнэр нөхрийн гэр дээр, хорим нарийн гэр дээр, бүхэл талын түншлэл, гэрээлцэрийн гэр дээр дахиад сар хэртэж байгаа юм. Тэгээ оны сүүлээр дахиад тэр 6 дугаар гэр буюу эрүүл мэнд, зуршил, хамт олон, ажлын хамт олон гэдэг гэрүүд ярьж байгаа яригдах юм. Тэгэхээр зүгээр маш товчхондоо ингээ бүгдийг ингээ базаад ярихад бол 12 гэрээс тэр түрүүний тэр 3 гэр илүү яригдана. Нэг үгээр бол за би нэг зүйлээр яг баталгаатай хэлэхэд 2 жил дараалаа тэр өөрийн гэр дээр хэртээд ирнэ гэдэг бол ер нь бол бус орднуудыг бодвол материал ордон дээр ч гэсэн яг өөр дээр бас 2 жил дараалаад 2 хэртэл байж байгаа. Өдөөс нь харсан гэр дээр 2 жил байж байгаа. Тэгэхээр ер нь матер мэлхийн 2 дээр яг бас сансар огтруугаас ижлэхэндүү бас зүйл байгаад байна. Мэдээж зарим зүйлүүдээс өөр. Гэхдээ бас яг тэр яг өөр дээр нь хэртээд байгаа, эсрэг гэр дээр нэртэд байгаатай нь одоо ямар зүйлүүд гарч ирд юм бэ гэхээр тухайн хүмүүс зүгээр тийм өөр зүйлүүдтэй уулзрах, өөрсдөө өөрчлөлт шинжилт явагдах, суурин дээр нь өөрчлөлтүүд явагдах, ялангуяа гадаад үзмжин дээр өөрчлөлт явагдах. Энэ тохиолдолд бас зарим жин энтер нэмэх, жин бүрнийг бол хасах, тэр нөгөө биетэй нь холбоотой болохоор тэр биен дээр нь өөрчлөлтүүд гарах. Мөн бас гоо сайхан, үсээ ургуулах, тайрах, тэгээд одоо хувцсны стилээ өөрчлөх, тухайн хүний мэдээж тэр оюун санаа дотор нь өөрчлөлт явагдах, өөрийгөө олж мэдэх,
гэдэг юм уу. Өөрөө өөр дээр нь тийм 2 жил дараалал хэрэлтээ явж байгаа болохоор тухайн хүмүүс зүгээр маш их хэмжээний өөр болох зүйлүүд гарч ирэх юм. Энэ бас ямар тохиолдолд юм гэхээр өөдөөс нь харсан гэр дээр 2 жил дараалал хэрэлтэлт явж байгаа тохиолдолд зарим хүмүүс эхнэр нөхөртөө хүмүүс одоо эхнэр нөхөр гэр бүлтэй хүмүүс дээр бас хоорондоо харилцаа таагуулж харилцаан дээр асуудал үүсэх одоо тийм зүйлүүд гарч ирэх одоо тийм эрсдэлтэй эхлээд ялангуяа эхнэр нөхөр хүмүүс бас хоорондоо нэг нэг ойлгож нэг нэг ойлгох гэж одоо үзэх гэдэг юм уу. Тийм бас нэг эвтэй байхгүй бол бас тэр өөдөөс харсан гэр дээр нь хэртэлтэй яваад тохиолдолд бас тийм тийм шалгалт одоо хоёр жишээ болж байх тийм эрсдэл бас байж байгаа юм. Яг л энэ чи ихнэр нөхөр их хорим найрын гэр шүү дээ. Тэгэхээр заавалчгүйс яг тэгнэхээс айлуудгаар зөвхөн хин нэгний одоо ойр тойрны найз нөхөд дөрөв хүүхдийн ч гэдэг юм уу ихнэр нөхөртэй холбоотой сэдв гарч ирэх юм. Ганц бие хүмүүс бол өөдөөс нь харсан гэр итгэвчснэр бол тухайн одоо их хичээлүүдэд явж байгаад гэмэд ер нь одоо би яг нэг хүнтэй бас нэг тогтож амьдрэх ч гэдэг юм уу тийм бодлоод орж ирэх тийм мэдрэмж орж ирэх хин нэг нь эсвэл ч одоо хүнтэй суугаач яач гэдэг юм уу аав ээж ч гэдэг юм уу аав ч гэдэг юм уу ээж ч ялангуяа өөдөөс харсан материал эрчимч чинь эрэгтэй талууд аав ч гэдэг юм уу дагуулж явж хин нэгдээ сууж байрч гэдэг юм уу тэнийг одоо тийм хинэд танилцуулах ч гэдэг юм уу тэр хөшөө төр дагуулж яваад одоо миний бас нэг тийм амьдрал дээр бас ингээд яг бодж үзээгүй бас ингээд гэд зүгээр ингээд бас бодод утсан чинь нэр бас ямар сони юм бэ гэд одоо тийм ус гарч ирж байгаа юм. Тэгээд тэгэхээр тэр ямар ч сан бас ингээд тэр нэг одоо тэр өөдөөс нь харсан гэр дээр нь тийм хэртэлтүүд явагдахаас гадна мөн бас тэр үл үртэй холбоотой үл үр гэдэг чинь бол нэг зүгээр үл үр гэхээсээ илүүтэйгээр нөгөө өнгөрсөн одоо цаг санчиг гарагч цаг хугацааг удирдах өнгөрсөнтэй нь холбоотой хүн гарч ирэх. Тэр нь ялангуяа өөрийнх нь өөдөөс харсан гэрдээ байж байгаа тохиолдол тэр чинь ихнэр нөхөртэй холбоотой мөн бас тэр нууцлагдмал дэлхийн яваа байж гэн. Дээрээс нь тэр аврах бархас үед ороод ирчлээ. Тэгэхээр нэг зүйлээр баталгаатай хэлэхэд бол энэ мэлхийн орнуудын хувьд тэр өөрийнх нь тэр нэг харилцаатай тэр эхнэр нөхрийн гэр нь маш одоо идэвхжэлтэй байх нь байна. Энэ үеэр одоо заяаны одоо хүмүүс гарч ирэх өнгөрсөнтэй холбоотой тийм эхнэр нөхөртэй холбоотой зүйлүүд гарч ирэх гэдэг юм уу нэг тийм зүйлүүд байгаад байгаа юм. Тэгээд миний бас нэг таньдаг хүн бас мэлхийн ордон дээр байгаад байгаа. Тэгээд бас яг төрсөн он нь бас одоо бүгдийн шалтгаалаад бас яаж та энэ бол зүгээр одоо ингээд заримх нь он нь мэдэх зүйл байна. Яг бас нэг тоочны бас нэг альбом гэдэг ч юм энэ миний одоо ярьж байгаа зүйлүүдийг одоо 2020 оны хувийн зурхаа бол биш зүгээр ингээд мэлхийн ордонд төрсөн хүмүүсийн юм байгаа. Тэгэхээр за олон зүйл туршилгүйгээр ямарчсан өөрсдөр нэг тийм өөрчлөлт явагдсан тэр түншлүүд дээр нь хорим найртай холбоотой эхнэр нөхөртэй холбоотой мөн бас тэр эрүүл мэнд зуршил хамт олон тиймэрхүү гэрт нь бас идэвхжэлтэй одоо байх нь байна. Тэгээ ялангуяа ингээ бүхэлд нь аваад үзэхэд тэр хажуудлаас нь дэлхийн яваа тэр тэнгэрийн яваа хоёр харсан тохиолдолд тийм өөрөөс нь өөр хүмүүс гарч ирэх нэгэн тийм өөр хүмүүс байх одоо тийм баадаа. Тэгээд за үндсэндээ бол энэ гурван гэр идэвхжэлтэй байна. Тэгээд одоо орон зурхаан талаар ганцаарчлсан сургалт энэ төр авахыг одоо хүсвэл миний хаяг жавхланд орчих туу гэсэн Facebook хаяг байдаг. Тэгээд ганцаарчлсан сургалт авах боломжтой. Тэгээд тэр уг зурхаа бас үнэн юм шиг санагдсан бол бусдаа бас түүхийг шеэр хийхээр шеэр хийх хүсэж байна. Тэгээд ийм байна. За ингээд за ерөнхийдөө юм байна. Тэгээд дараагийн яриа хүртэл бүгдээрээ түр баяр та.